Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэндээ бид тариаланчид ярьж байна. Цувралынхаа ээлжид дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Бид яг одоо Сэлэнг аймгийн Хушаат суманд Хайрхан оргил уул компани бригад дээр хүлцэн ирсэн байна. Тэгээд захирал Пүрэв Сүрэн ахтайгаа ярилцах гэж байна. Тэгэхээр энэ жил бол тариаланчдын хувьд бол бас цаг агаарын хувьд тогтворгүй гантай юм одоо хүнд жил өнгөрлөө. Тэгээд энэ жилийн одоо тариалтын талаар та бүхэндээ бас яг газар дээрээс нь бодит байдлаас сурвалжлан хүргэнэ. За бүж ах сайн байна уу? За сайн. За энэ намар та чи одоо ногоон тижлэр танималдж гин үү? Яаж энэ ямар хуу байв ер нь те ургацын ерхий одоо өнгө төрхийг та нэг хэлвэл. За энэ жил бол яг урд жилүүдэг бодоход бол нэлийн цаг агаарын байдал халуун ганта жил сар нүргэлжсэн хүнд жил болж өнгөрч байна. Гэхдээ бол ямар ч гэсэн тодорхой хэмжээний бас улаанбуудаага тариагаа хурааж байна. За манай компанийн хувьд бол ургац бол ерөнхийдөө тийм сайнгүй. Гэхдээ урд жилийнхээ харьцуулахад тэгтээ ямар ч гэсэн боломжийн хэмжээний бас ургацаа хурааж аваад дуусч байна. Тэгээд энэ жил бол ерөнхийдөө бид нэр бол эцсэнцэн мал аж ахуй газар тариалангийн өсөлтөд холбогдуулаад бид нэр эцсэнцэн мал аж ахуй тал руугаа бас орж байгаа. Тэгээд одоо манайх бол энэ жил 200 гаад ногоон дижил холимог ногоон дижил тариалсан. Одоо тэгээд ногоон дижилийнхаа хураалтыг эхлээд явж байна. Улаанбуудаа тариалттай ураагаа дууссан. Энэ жил Арабс тариалсан, тусны ургамал тариалсан. Тэгээд хорхоод ерөнхийдөө идэвлээд нийлээд ургац алдсан. Бид бол хоёр төрлийн одоо тусны ургамал тариалсан. Надежны 92, Чанса 7 гэдэг, Чанса 5 гэдэг одоо хятадаас оруулж ирсэн тусны ургамлыг урьдчилсан. Тэр маань бол яг ургалтын хувьд бол маш сайн ургаж гарч ирсэн. Гэвч одоо гангийн улмаас бол нэлээд гандаж хорхоод одоо идэвлээд байцааны хөр хорхоо бол тэгэхээр одоо ямар ч хор ямар ч юмнууд бол үнэхээр нөгөө цацалтын үе шат өнгөрчсөний дараагаар бол яаж цацаач нэмэргүй юм. Харин тийм яг тэр нэг эзэгтэй үеийг олж цацах хэрэгтэй. Тэгээд тэр үеийн өнгөрчгөр бол бид нар чинь 4-5 удаа одоо зарим юуны ургамал хамгааллын бодис цацаад үндсэндээ бас бүх талбайгаа ерөнхийдөө идэл дууссан. Тэгээд ерөнхийдөө яагаад ингээд гантай жил энэ жил бас ургацсан юм бол ерөнхийдөө яг бид нар чинь сэлгээний ургамал тариалж бас ингээд урамшаас сэлгээ тал руугаа нэлээд явж байгаа. Тэр ч утгаараа бас гуурсанд бас нэлээд таригдсан. Тэр урамшид таригдсан талбай бол харьцангуй ургац авах нь ургац алдах нь харьцангуй яг гуурсан тариалсан талбайнууд бол нэлээд алдлаа. Дайлангуй манай энэ Хушаат сумын хэвтлийн хөндөөгөр бол нэлээдгүй одоо талбайтай компаниуд бол ургацаас нэлээд багассан. Бид нь ард тойлоор сууж өндөрлөг уулын газар урамштай талбайнууд бол харьцангуй бас манай сумын хэмжээнд бол боломжийн ургац авцгаасан. Тэгээд ногоон дижил гэж ярьснаар ерөнхийдөө бол бид бол ногоон дижилийн массыг бас нэмэгдүүлж хацаагийн цагаан толгой төхрийг үржүүлэх. Тэгэхэд одоо мал аж ахуй газар тариалангаа хослож хөгжүүлэх талдаа нэлээд сүүлийн үед анхаарч ногоон дижилийг тариалж байгаа. Энэ жилийн ногоон дижил маань бас л гантай жил байгаад ургац муу байсан. Сүүлд 8 сард орсон боргоноос хойш ногоон дижил нь сайн ургаж одоо болцсон гүйцэж одоо ингээд ногоон дижилээ англиад дөрвжсэн ингээд боогоод явж байна. Ногоон дижилийн орцсон бас гой юм орсон байна тий. Тий, ногоон дижил манайх бол энэ овёс, хошуубуудаа, банду, улаанбуудаа 10 гэсэн ингээд дөрвөн төрлийн өөрчлөлт юугаар бол одоо өөрөө бэлдэж ногоон дижилээ тариалдаг. Ер нь цаашдаа тэгээд ногоон дижилэл тодорхой хэмжээний тариалтад хөгжих магадлал өндөр болчихлоо л да тий. Тариаланчид ихэнх нь ярьж за ногоон дижил чи бас зүгээр юм байна шүү. Бас ногоон дижилийг тариалаад авах бас боломжтой. За ерөнхийдөө бид нар бол
мал ахад аж ахуй хөдөөж ахуйн эрчимжээд ерөнхийдөө бас энэ махны чиглэлийн өхөр, сүүний чиглэлийн өхөрч байна. Энэ заавал одоо ногоон тэжээл бол зайлшгүй хэрэгтэй л дээ. Гэхдээ бол ногоон тэжээд хоёр төрлөөр янз бүрээр боож байгаа. Нэг нь одоо хуучид уламжлал аргыг одоо ингээд дөрвөлжин пресээр нэг нь бол яг дарс бэлтгэх зорилт юм уу гялгар утаар урлаандж болж байгаа. Тэр бол одоохондоо манай малчид фермерүүд бас тодорхой хэмжээнд хэрэгжиж ингэж авч өгч их тасаагүй. Гэхдээ бол том фермерүүд авдаг байх. Зүгээр малчид маань яг тэр урлаандсан юуг бол одоохондоо бас хэрэгжилж үзээгүй учраас энэ нөгөө дөрвөлжлэр боосон одоо ногоон тэжээлийг бол их авч байгаа. Одоо сүүлийн малчид бол ер нь энэ ганцууд энэ байгалийн хүнд нөхцөлд бол өвлөлд бол энэ ногоон тэжээлэр өхрээр борд тэжээх нь үнэн сайн байна гэдэг нь бол малчдын энэ дийлэн хөвнөд ойлгоцсон. Тийм учраас бол малчд өөрснөөс одоо өвлжээ бууцсан дээр ногоон тэжээл дарайлж байна. Хэсгээр нийлж хамтар тэрж байна. Аж ахуйн нэгжүүдтэй бас гэрээ хийгээд ногоон тэжээл авч энэ жилийн хувьд бол одоо манайхаас 2-3 малчд гэрээ хийсэн. Түрүүчээс нь одоо ногоон тэжээл авч эхэлж байгаа. Сайхан хуурай тэжээлэнд те ногоон хуурай. Тий одоо яг оройтож болсон ногоон тэжээл жоохон үндсэн чийг нь бол чигтэй баг. Тэгээ ингээд амар оройсод ингээд сэрүүн болчихоор нөгөө халж чадах нарцсан гайгүй болоод тэгээ ногоон тэжээлийн бэлтгэх үе нь бол одоо ингээд ерөнхийдөө 10 сарын дундаас хойш л хийж эхэлж байгаа. Энэ жил ер нь газар тариалангийн салбарт газар тариалан хөдөө аж ахуйн салбарт ер нь асуудлууд юу болж өрнөгөө те бид нар одоо жил болгоно л нэг ингээл за импортоор будаа орж ирэх нэ эсвэл одоо үүн их бага тогтлооч гэх юм уу те ингээд шатхуу нэмэгдлээ гэл олон асуудлууд жил давнаал явж байдаг л да. Тэгээд таны хувьд одоо яг энэ жилийн одоо газар тариалангийн салбар ямар асуудлуудаар хүндрэлтэй байв? Яг энэ жил энэ уламжлалт даргаараа хөдөөж ахуй яам хөнс хөдөөж ахуй яам бол тариаланчтай бол бас одоо хөнгөлөлтөө зээл энэ одоо залбар салбартад тохиож байгаа хөнгөлөлтөө зээлийг өгсөн. Тэрний хүчинд бас бол тариалтад бол тогтмол сайн явж байгаа л да. Энэ жил одоо бид нэр яагаад ингээд тосны ургамлыг төлхөө тариад Улаанбуудаагаа жоохон ингээд багасгаа тарчуу гэж одоо хүмүүс ярьж байгаа. Энэ гэхдээ бид нэр засгийн газрын нөгөө гайлын эртгийн тэгэлсэнтэй холбогдуулаад бид нар яг хаврын тариалтын үеэр тэрний шийдвэр гараагүй. Тариалт бараг дундаас хойш хөвж явах тэр шийдвэр гарсан учраас бид нар Улаанбуудаа намар бол борлохгүй юм байна. Ханы сэмбэтээс одоо хямд гурил орж ирээд тариаланчд бол тийм байна гэсэн тийм хөөснө тооцоолт бид нар нэлээд эргэлзэж байгаа шүү дээ. Бид нар бол нэлээд тэр одоо шийдвэр гарсан шийдвэрүүд нь үнэхээр одоо энэ тариаланчд гурилын үйлдвэрлэгч яг ер нь тариаланч гурилын үйлдвэрчний зоосны 1-2 талд ялгаагүй. Үнэхээр Улаанбуудааг бид нэр тариаллаад энэ хэмжээнд авчихад бол гурилын үйлдвэрүүд авахгүй бол тэр Улаанбуудаа ч тэгээд зах зээл байхгүй гадагшаа гарахгүй болохоор ингээд тариалж тэр борлуулалтын юм дээрээс алддаг. Хоёрдугаарт бол мэдээж одоо хаврын үед бол тэр шийдвэрлэлээс нөлөөлж бид нэр аравсаа тариалдаг гэхэд тосны ургамлаа нэлээд их тариалсан. Тийм учраас энэ жил Улаанбуудаа бага тариалсан. Зарим хүмүүс бол тодорхой хэмжээнд тариалсан байх. Тэгээд тэрнээс болоод нэгдүгээрт одоо энэ жилийн ургац бол Улаанбуудаа ургацын хэмжээ буурч байгаа. Хоёрдугаарт одоо энэ 15 онд нэг гам болсон. Тэрний 10 жилийн давтамжтайгаар 25 онд энэ жил гам болж байна. Энэ жилийн гам бол яг алга цоог ерөнхийдөө Эрдэнэт болгоны ийшээгээд бусад газруудаараа ороод ерөнхийдөө яг энэ Төв аймгийн хэмжээнд энэ тариалангийн гол бүс одоо энэ Тархан сэлэнг тэгэл энэ хаашаа цагаан нур ингээл энэ талдаа юмнууд бол орхоцсон нэлээ алдсан хонгор монгор гэл. Тэгээ тэр нь бол үнэхээр одоо тэр өнгөрсөн жилийн нөгөө нөөц чиг байхгүй. Чигний дутагдлаас болоод энэ жилийн огтур чиг нь бол ацсангүй бага учраас бол яг бага хэмжээгээр бол бороо орж байгаа. 1-2-3 см бороо. Тэр чинь зөвхөн ургамалдаа ороод доош үндсэн доош явцсан. Үндсэндээ чиггүй учраас энэ тариачнд нам зогсож байгаа юунд тусны ургал зогсож байгаа. Зүгээр гайгүй сайн авсан газрууд нь бол яг өндөрлөг уулын ар ч юм уу одоо манайхаас энэ өндөрлөг газруудаа бол хайцсангүй энэ жилийн манай
Ушаатын тариаланч бас тодорхой хэмжээний боломжийн сайн ургац авсан. Тэр нь бол одоо бас ууланд өндөрлөг газар тэд нар маань одоо яг тохиромжтой бороо хуртай жил бол тэндээ бол нөгөө намраас ургац авахтай хүндрэлтэй шүү дээ. Яруу цогцтой. Ягаад ч цаас унцдаг. Тэгээд энэ жил маань бид нар төв талын хүмүүстэй хүндрэлтэй тэднэртэй бол боломжийн одоо ингээд ашигтай тал руугаа эргээд одоо ингээд ямар ч гэсэн нэгээрээ нэгийг нөхөд бол тэрийг хурааж авчих шиг байна. Уул нь бол газар тариалангийн бүс нутагтай эрчимж яа. Мал аж ахуйгаа одоо фермер болгоё гэл ингээл одоо яриад байгаа боловчиг мэдгүй миний хувьд бол мал энэ жил бол нэлээх байлаа. Адуу бол үнэхээр их орлоо. Таны асуудал дээр юу гэж бодож байна? Тэгээ яхаа малчин тариач хоёрын зохицол нь шүү дээ. Энд мэдээж тэр малчин бас л юм идэх гээд явж байгаа. Малчид бол эргүү хариулга малгай нь бол юм сул. Одоо бол энэ жил харин хөдөөж байгаа яамнаас сайд манаас сэлэнгийн оройн энэ замдагын сэлэнгийн оройнд бол бас тэр бэлчээ тариалангийн талбайг хашааны шонгийн бол нэлээдгүй бас өгч байгаа. Тий. Тэр бол бас аваад бид нар өөрсдөө тор юу бэлдээд ингээд хашаага барьж. Яг ерөнхийдөө бол хашаа барьсан нөхцөлд бол энд бол одоо мал орох нь харьцан гайгаа. Тэгээд бид цаашдаа бол энэ тариалангийн бүс нутаг, газар тариалангийн бүс нутгээд бэрцэмцэн мал аж ахуй тариалангийн бүс нутгээд зарлцсан байгаа бол үнэхээр төрөөс одоо ингээд хашааны асуудлыг шийдээд аж ахуй нэгжээс хашаага барьсан. Тэгээ малчид бол бас нэг зовлон байгаа. Үнэхээр хуучин бол ингээд тариалангийн талбайд бэлчдэг байсан малын тариалангийн талбайг хасчихаар малчид бол цаашаа нэг бэлчих гаргагүй болохоор өөр нэг бэлчээрийн даацнд бүр хэтрээд тэгэхээр одоо малчид ойлгож байгаа. Энэ бид бол энэ бэлчээрийн мал аж ахуйгаасаа ерөнхийдөө хөндөрөөд эрчимцэн тал руугаа орё гэдэг. Манай Хошоотын хувьд бол өнгөрсөн жил бол 40 гаруй мянган толгой малаар малчид бол малаа цөөлсөн. Энэ жил бас нэлээд үгүй хэмжээгээр бас өөрч байгаа. Бид нар 120 130 мянган толгой малтай байсан. Өнгөрсөн жил 90 мянган толгой мал ингээд одоо малчтай бол энэ жил бол тэр хэмжээгээр бас нэлээдгүй одоо 30 40 байхад ямар ч байсан өнгөрсөн жилийнхаа төлөвийн хэмжээнд бол мал цөөлж байгаа. Тэр малчид маань яагаад цөөлж байгаа гэвэл өнөхөр тариалангийн бүс нутагтаа бид нар амьдарч байгаа юм чинь тариалангаа ингээд талбайгаа ингээд хашаад энэ талбай хашна гэдэг нь бол зөвхөн малаас хамгаалж байгаагаас гадна энэ хөрсний үржилсэн бүтэц зохион байгуулалт одоо энэ талбай тариалангийн юунаас гарч байгаа солон бүгс чинь ялзам өгөөсөд энэ тариалангийн талбайгаа бид нар бас эрсдлээс хамгаалж байгаа байхгүй. Бид бол тариагаа одоо юу тарин төгөө хураадахтай адилхан бид хөрсөө бордохгүй болох. Хөрс чинь маш их ядмаг болсон. Тиймээс одоо янз бүрийн эрдэс бордоо одоо энэ шингэн бордоонууд энэ одоо бид нар чи би ч одоо энэ гарааны бие ондоргын одоо бордоонуудыг хэрэгжилж байгаа. Эдний бордоо нь бол маш үр дүнтэй. Яг өөрийн одоо доктор эрдэмтдүүдэд гаргаж ирсэн бид нар одоо ингээд жинхэнэ Монголын одоо хийж байгаа энэ одоо манай юуны дотоодын бүтээгдэхүүн бол одоо маш сайн байгаа. Тийм учраас эднийхийг бол ингээд жилийн жилд одоо хэрэгжилж байгаа. Энэ жил бол бид нар ингээд энэ бэлчээрийн ургамалч бас их дараачаад байгаа шүү дээ. Тэгээ бэлчээр. Тэгээд эдний компанитай явж байгаа би бэлчээрийн талбай дээр хадлангийн талбай дээр бордоцсон. 6 сарын 23 цэцээ 7 сарын 18 цэцээ 2 удаагийн бордоцсон. Тэгээд энэ бэлчээр гантай байсан. Гэхдээ гантай жилийн хажуутлын зүгээр талбайгаас хурааж авсан ургацнаас нөгөө тал нь 50% илүү байсан. Тэгээ мэдээж тааламжтай жил ингээд хадлангийнхаа талбайг бордоод ингэх юм бол одоо малчид бол баг газараас их хэмжээний хадлага хурааж авах болцоо. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт бол хөрсний бүтэц ургамлын тоод толгой нь бол илүү нэмэгдэж байгаа байхгүй. Тийм учраас бол энэ бордоо гэдгийг бол одоо бид нэр эрдэс бодоо энэ шингэн бордоог бол талбайдаас тариалангийн талбайдаас хэрэглэх ёстой, бэлчээрийн ургамлдаас хэрэглэх ёстой. Бид нэр энэ цааш манай сумын ер нь бодлого юм байна. Малчт нь бол тодорхой хэмжээний газрын ингээд хуваарлаад гэрээгээр өгдөг л дээ. Тэгтээ бол одоо жил болгон малчин тэр талбайгаа зөвхөн хадаад авах биш бас бордоод тордоод тэгээд энэхээр ингээд хэрвээ ингэх юм бол урт хугацааны харин одоо гэрээгээр эзэмшүүлдэг юм уу тийм хэмжээний бас ингээд бид нэр оролдоор яриад бас ингээд засаг төртэйгээ
засаг даргатайгаа яриад ингээд бас зохион байгуулалтанд ороод явж байгаа. Ирэх жилээс магадгүй малчид бол яг нэг жоохон одоо 20 10 гагаар ингээд автсан гадар дээрээ тэр бордооны цацаад нэг жижигхэн газараас бид нэр 1000 боотлын өвс авдаг байсан бол бордоогоо цацаад нэг техникч 2000 боотлыг бага хэмжээс авчин. Тэгээд бид ч өөрсдөө хэрэглэн үйлдвэрлэсний зах зээл нь нийлүүлдэг. Тийм хэмжээнд дээр цаашдаа бол мэдээж ажиллаад ингээд тариал талбайгийн гасцсан нөхцөлд хадлангийнхаа талбайгаас маш ахиухан хэмжээний хадлаа авчаад өвөл одоо малаа сайн дордоод онд ордог болоод одоо малчит хэрэгтэй тариалж. Яг үнэн тий. Нэг 4 портер өвс авдаг бэлчээрийн хадлан авдаг байсан бол тэрийг нэг 50 гэдэг чинь за нэг 8 за болий 7 портер авлаа. Дараа жил нь 14 болохыг тий. Ингээд нэг газраас өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд бас тэгээд импортоор их олон янзын бас бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа л та. Гэхдээ ингээд та бас мундаг ингээд эх оронч худалдаа авалт хийгээ тий. Монгол залуучуудаа шинжлэх ухааны үндэслэлтэй инновацлог ийм одоо бүтээгдэхүүнийг бас дэмжиж тий. Манайхан ч одоо өөрсдийнхөө үйлдвэрлэсэн юмыг л доош нь хийгээд идэг худалдаж авахгүй байдаг ийм одоо бас зүйлүүд ажиглагдчихэд. Тэгэхээр таны хувьд бол бас сайхан санагдаж байна. Монгол залуучуудаа дэмжиж дотооддоо үйлдвэрлэж байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй инновацлог одоо энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд 50% одоо нэмэгдэлтэй үр дүнтэй байна гэдэг бол үнэхээр сайхан санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө газар тариалангийн салбарч гэлтгүү хүнсний ногооны ер нь бас секторууд бас нэлээд бордоо хэрэгэлдэг болсон юм уу да тий. Тэгээд тухайн одоо газраа хөрсөө бас их хайрладаг додомддог болсон юм уу да гэсэн юм бодолтой явж байгаа миний хувьд. За тэгээ бид нар бас удахгүй дараагийн нэвтрүүлгээрээ бас хүнсний ногоо тариалж байгаа хүмүүстэйгээ уулзуулна. За та бол бас энэ салбарын гавьяа түүний хувьд олон жил бас энэ салбарт туршлага ариун цуглуулсан хүний хувьд залуучуудаа бас хандаад те сайхан зөвлөвөл зарим залуучууд маань бас энэ салбар руу орчоод шантархын зарим нь ч тэгэл ингээл шатаал явахын зарим нь одоо өөрөө ирэхгүй аав ээж нь хийдэг учраас л тэгэл ингээл энд яалтчгүй ороод ингээл явж байгаа залуучууд байна тий. Зарим нь ч одоо эрч хүчтэй сайхан хийж байгаа сайхан том компани бариад байж ин тэгээд танаас одоо залуучуудаа нэг сайхан зөвлөгөө өгч гэж хүсээд байна. За энэ яг одоо газар тариална гэдэг маань мэдээж байгалаас хараад өөрийн одоо хүч хөдөлмөр тоног төхөөрөмж технологи техник бүхэл юм цогц бүрдчихэж бол өндөр хугацаа байна л да мэдээж. Тэгэхээр одоо бид тэр одоо бид бол хуучин бол урамш боловсруулалт гэж тогтмол хийдэг байсан. Сүүлийн сэлгээнд ороод нэг урамшаа багасгаад ер нь яг гэвэл урамш чинь нэг жилийн хугацаанд бол тэр хөрөнгө чинь тийм урамшаа хийгээд өгч байгаа. Бизнес талаараа ярил. Уг нь бол тэр чинь хөрсөө тэг элдэн шилд хийгээд юм уу механик эдэлшил хийгээд бэлтэн гэдэг чинь найдвартай урах зах их өсвөр нь тэр байхгүй. Бид нэр гантаа жил ч гэсэн энэ жил одоо нэг манайх чинь баг хэмжээний одоо ингээд урамшнаас л будаа авчих шүү дээ. Гуурс бол байхгүй. Тэгэхээр урамш нэгдүгээрт хоёр хэрэгтэй. Хоёрдугаарт бол технологи. Бид одоо хуучны одоо орс техникүүдсэн сахахтаад орсуудад бас шинжлэхтэй сайжраад тэгээд барууны орны ингээд техникүүд бол одоо орж ирээд бид ч юм бол тоног төхөөрөмж бол нэг үеийг утгадаг газар тариалан ч юм бол ингээ хөл дээрээ босоод тоног төхөөрөмжөө шинжилээд явж байгаа. Тэгээ биднэрт бол одоо залуучууд цаашд бол энэ ажиллах боловсон хүчин гэдэг нь маш төвөгтэй байна шүү дээ. Бид нэр одоо ингээд залуу одоо яа харахгүй аав ээж нь одоо газар тариаланд ажиллаж байгаа улсуудныхаа үе золгоод залгамжлаад явж байна. Тэгээ тэрэнд чинь ажиллах хүн гэдэг чинь хамгийн болж байгаа байхгүй. Бид одоо өнөөдөр тариаланчд бол ингээд яг оператор бэлдэн одоо оператор бэлдэн гэдэг нь хуучин зүгээр нэг тракторын жолооч биш шүү дээ. Одоо энэ чинь орчин үеийн тэр компьютерээр тоноглогдсон тэр одоо GPS бүхэл юмыг ажиллуулж явдаг чадвартай оператор бэлдэж энэ газар тариалны явста. Тэр мэдээж одоо газар тариалан л чинь үнэхээр сэтгэл зүрхээрээ орж байгаа нэг хэсэг нь байна. Мөнгөтэй нэг хэсэг нь ороод ингээд болчдөг юм байл эргээл альсраал ингээд явах байна. Гэхдээ бол энэ газар тариалын тууштай бас олон жилийн сэтгэл зүтгэл тэр талбайгаа танилцсан талбайгаа
өөрийн болгож явна. Тэгээ тоног төхөөрөмжөөр ажиллана. Тэгээ тэрний үндсэн дээрээс бол мэдээж энэ үр дүн хүрнэ шүү дээ. Бид бол одоо энэ чинь ухдаг юм биш байхгүй юу? Ургуулдаг. Бид нэр бол газарт юу хийн тэргээ намар хурааж авчих. Тэгэд хоёрдугаарт бол бид бол хүн амынхаа хүнсээ бэлтэж байгаа байхгүй. Тэр нь хамгийн гол. Тэгэл байх. Тэгээ уул уурхат бол зөөрлөх юм байхгүй шүү дээ. Гэтэ яг одоо энэ бид тариаланчтай голцсон ингээд механикжуулалтаа уул уурхаар алдчихад байгаа байхгүй. Тэр нь яагаад алдчихад гэхээр нөгөө эдийн засаг байхгүй. Цалин. Өндөр цалинтай. Өндөр цалинтай учраас бид нэр аваад явчих. Гэхдээ бид нар бол хүнд ажилтаа л. Бид нар бол мэдээж ингээд энэ жил жоохон аваад тэгэл ингээд янз бүр болж итэл чинь нөгөө буудааны үн чинь хэлбэлзээд эхэлнэ. Авсан ургацсан хэмжээндээ болно. Тэгээ тэр болгоныгоо одоо амар өндөр цалин өгдгөө ч гэсэн яг хөө чинь яхаарахгүй олон жил ажилласан болохоор тэгэл нэг амь залгуулаад ямар ч хэсэн нэг нөгөө хаасан онц хоёр идэвчгүй гэдэг шиг ямар ч хэсэн хэмжээнд боломжийн нэг үеиг бод механикжуулалтад хүмүүс бол цалин гацсан гайгаа авч байгаа. Тэгээ тэглээ уул уурхаад арай хөрөхгүй. Тийм учраас боловсон хүчиндээ анхаарад тоног төхөөрөм техниктэй анхаарад тэгээд одоо яг хөрсөө сайн ингээд энэ хамгийн гол юм чи хөрс. Хөрсөө л сайн бордож, хөрсөө сайн тордож тэгээ хашаа бариад тэр ялзмаагүй үсгэд хөрсөө борчих бол ургац бол бид бол хөссөн өсөөгөө тариагаа тарина. Урилаа гаргана, удаага гаргана, урилаа тэрэнд хэрэгтэй олох хэрэгтэй. Тийм учраас бид бол хүнстэйгээ байж хат. Хөрс ирүүл бол хүнс ирүүлэх тийм. Тийм учраас хөрсөө сайн бордож ирүүл болох. Тэгээ хүнс ирүүлэх сайхан удаа гарах юм бол гарцаагаа урилын гарц хүртэл сайхан бол. Тийм учраас залуучууд хэлэхэд бол шантрах ямар ч асуудал байхгүй. Би одоо 40 гаруй жил одоо газар дээр хэлэн халуунд нь хараад яг шатах үедээ шатна, авах үедээ авна. Гэхдээ л одоо олон жилийн хугацаанд явахад 15 оны гам 25 оны гам хоёр чинь бол 25 оны гам чинь бол бас яг бас л хүнд туссан. Мэдээж одоо ингээд хүн болгон л одоо тэр болгон сансныхаа хэмжээгээр ургац авч чадаагүй байх. Сансныхаа хэмжээгээр бол ургац алдсан байх юм санаанд үгээр. Тэгээ яг гэхдээ бол байгалаас хараад юм да. Бид нэр бол мэдээж байгаль юу өгн хараад тэр хэмжээгээр л энэ жил ургац. Энэ жил бол ургац харьцангуй гайгүй чанартай байсан би манайх бол Улаанбаатар бол энэ тавлаг нь 33-та, Натваржинд бол 670 тэгээд чиг 14%-тэй гээд ерөнхийдөө бол бас ингээд нэгдүгээр зэргийн бодоо багчсан хэмжээнд ингээд тушаагаад байсан. Тэгэхээр бол гадар дээрэлэн гэдэг нь бол маш одоо үнэхээр хүний одоо дурлахаас нэг орчих юм бол газар дээрэлэн хааж чадахгүй шүү дээ. Үнэхээр сэтгэл. Тэгэхээр залуучууд орсон л бол энд эрг зуцах юм байхгүй. Урагшаа хараад тэгээд үнэхээр тоног төхөөрөмж техник газар гэдэг юмтайгаа л харьцаад ажиллаж байгаа. Тэгээд асуудал. За баярлалаа танд. Ажлын өндөр амжилт хүсье. Бид нартай ярилцсан, цаг гаргасан энэ их ажлын хажуугаар те бас цаг гаргаад бидэнтэй ярилцсан танд ажлын өндөр амжилтыг хүсье. Ариун их ургац жилээс жилд аривжин дэлгэрч авах болтугай. Эрүүлийн их сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.